Одоо та бүхэн эдийн засгийн мэдээг хүргэе. Энэ удаа та бүхэнд нийслэл Улаанбаатар хотод одоо хэрэгжиж байгаа өмч хөвчлөлийн ажил ер нь ямар шатанда явж байна вэ? Одоогоор ямар одоо барилгуудыг өмчлөөд аваад за зарим нэг нь бол дуудлага худалдаагаар оруулж байгаа мэдээллийн явцыг нь хүрэхээр бэлтгэсэн юм а. За төв зэнгэлт хүрээлэн гэхэд л өнгөрсөн онд бол одоо хувьцааг нь 100% нийслэлд шилжүүлсэн. За мөн уламжлалт хангах ухааны элэг судлалын клиник төвийг бас нийслэлийн өмчөд бүртгэсэн. Тэгвэл баруун сэлэг үйлчлэгээний төвийн J блокийн 1220 м2 талбай бүхий одоо энэ хэсгийг дуудлага худалдаагаар бол худалдаалж нийтдээ 1.9 тэрбум төгрөгийг бол нийслэлийн одоо төсөвт суулгасан гэсэн ийм мэдээлэл байна. За мөн хаал дүрийн 2 дугаар хороо Монгол шуудан компани 36 дугаар салбарын байрыг нийслэлийн өмчөд бүртгэсэн. Амин жаргалан өрхийн эрүүл мэндийн төвийн одоо энэ барилгыг түрээсийн орлогыг нь бол нийслэл төвлөрүүлсэн. За мөн ачит гар өрхийн эрүүл мэндийн төвийн байрлаж байсан байрыг дуудлага худалдаагаар худалдаалаад 334 сая төгрөг бол төвлөрүүлсэн гэсэн ийм мэдээллийг бол нийслэлийн өмчийн харилцааны газраас бидэнд өгч байна. За энд болохоор хамгийн сүүлд гэхэд нийслэл Улаанбаатар хот бол одоо өөрийн өмчийг эргүүлэн авч байна. За үүнийг эргээд одоо дуудлага худалдаагаар худалдаалах за эсвэл одоо өөрийн хэрэгцээндээ ашиглах гэх мэтчлэн одоо иймэрхүү байдлаар өөр өгөөчтэйгээр бол өмчөө одоо зөв захиран зарцуулж байна гэдэг бол одоо хотын дарга болоод холбоотой халбан тушаалтнууд бол онцлон хэлсэн. За энэ дундаа маргаан дагуулж байгаа нэг барилга нь л өргөө зочд бодлын газар байгаа. Тухайн барилгыг бол 2007 оноос эхлээд маргаан үүсэж эхэлсэн. За энэ цагаас хойш хугацаанд бол хэд хэдэн удаагийн шүүхийн шийдвэрээр бол тухайн барилга нь за нийслэлийн өмчөд очих нь зүйтэй гэдэг шийдвэр гарсан. За энэ мэдээллийг бид өнөөдөр хөрвүүлж байна гэж бол хотын орлогч Даваа Далаагийн хувьд 11 дугаар сарын 4-ний өдөр мэдээлэл хийж байсан. Энэ мэдээг иргэн саний. Нийслэл энэ өөрийн өмчөө аваа гэдэг энэ захиргааны шатны дээчдийн шүүхийн шийдвэр гарсан. Тэгээ 23 оноос хойш одоо бид нар та бүхэнтэй уулзалт тоглох гэж ингэж удаа дараа бичиг өгсөн хамгийн сүүлд сая миний харуулдаг 9 сард бичиг өгсөний араас танах бас хүндэтгэх шалтгаангүйгээр бол оролцох боломжгүй гэж ингэж өгсөн байж байгаа. Тийм учраас би өнөөдөр одоо нийслэлийн эрдэм төлөөлөгчийн хувьд нийслэлийн засаг даргын 1-р орлогчийн хувьд дээрээс нь манай нийслэлийн өмчийн хуулийн хэлцээнд байгаа баясгалмаа дарга битүүр танахтай аль биесээр бичилж ирж уулзалтаа хийж нийслэл өмчөө авъя гэдэг шаардлагыг бол бас одоо энэ өдөрт халбан шалтгаануудаар манай намжин менежер байгаа учраас би бас аль биесээр ирж уулзалтыг танд бас мэдээллийг хөрвүүлж байгаа. Би тийм энэ талаар сайн мэдгүй болохоор ямар ч байсан хүлээн авсан бичгээ холбогдох хүмүүстэй дамжуулж өгье. Өөр бусад тайлбар бол надад өгөх юм бол байхгүй. Би одоо менежер хүн юу мэдэх вэ тий. Тэгэхээр бусад асуудлыг нь тэгээд удирдлагууд шийдэх байх уу? Би ямар ч чадвар хүмүүстэй дамжуулж. Тэгвэл түүний энэ мэдээлэлд нэр холбогдоод байгаа ерөнхийлөгч асан энэ хоёрын тухайд дараах тайлбарыг өгсөн юм. Улаанбаатар дээр харамсалтай улаан цайн мэдсээр байж энэ бол хилмигдүүлсэн шийдвэр, хилмигдүүлсэн намайг одоо иргэдээр хилмигдүүлсэд хилмигдсэн одоо хилмигдүүлсэд ашигласан юм объектыг зориуд одоо улс төрийн нөхцөл байдалд өөр байр суурь барьж чадсан болж ийм хачин шийдвэр гаргаж ирж өөрийнхөө одоо холбоотой мэдээллийн хэрэгслээр цацсныг бол би өөртөө хэлсэн гэж болохгүй гэж. За ингээд нийслэлийн өмчийн харилцааны газрын нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээллийг харвал 2024 онд бол одоо ийхүү бас яг энэ нийслэлийн өмчийг эргүүлэн авах ажил эрчимдсэн үүднээс одоо нийтдээ 7.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн гэсэн мэдээлэл өгч байна. Харин 2025 оны эхний 3 улирлын байдлаар 6.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн гэсэн мэдээлэл өгч байгаа. За энэ нь бол гүйцэтгэл нь бол 205% хүрсэн гэсэн энэ мэдээлэл нь бас анхаарал татаж байна. За нийслэлийн өмчийн харилцааны газар нь бол одоо түрээсийн орлого, ногдол ашигын орлого, өмч хувьчлалын орлого, ангилагдаагүй бусад орлого хэмжлэн эдгээр орлогуудаас ийхүү төсөв бүрдүүлээд нийслэлийн төсөвт бол бүрдүүлэн өгч
ажиллаж байгаа гэдгийг бол тайлбарлсан. За энэ мэтчилгээр зөвхөн нийслэл гэгтэлгүй улсын хэмжээнд ч гэсэн улс өөрийн одоо өмчүүдэд зарж борлуулахыг борлуулж, за зарим нэг нь хувьчлал шилжүүлж, за мөн одоо ашиггүй ажиллаж байгаа одоо компаниудын өмч хөрөнгүүдийг зарж борлуулах, хувьчлах энэ чиглэл рүү явах нь зүйтэй гэдгийг бас эдийн засагч онцолж байна. Ягаад өмч хувьчлал ягаад ярихгүй байгаа тий. Одоо энэ ашиггүй ажлыг төрийн өмчийн компаниуд ягаад хувьчлахгүй байгаа. Эрдэнтийг ягаад хувьчлахгүй байгаа. Таван толгоогоо ягаад хувьчилж болохгүй байгаа. Мятыг ягаад хувьчилж болдгүй тий. Одоо эн чинь зөндөл олон төрийн өмчийн компаниуд байна шүү дээ. Ашиггүй ажилтдаг. Тэрнээсээ ингээд хувьчлалын орлогоороо бас төрийн албан агчдын цалин нэмэх боломж бол байгаа гэж харж байна. Энэ мэтчлэнгээр за Улаанбаатар хот өөрийн гэсэн өмчүүдэд иргэн бүртгэж одоо хянах нь чухал байна. За эргээд зарим нэг шаардлагатай газруудад нь бол одоо ногоон байгууламж, авто зогсоол, за мөн сургууль цэцэрлэг бол байгуулах нь зүйтэй гэдэг дээр бол холбогдох албаныхан байр суурь илэрхийлж байна. За мөн дээрэс нь зарим нэгийг нь бол зарж борлуулад хувьчлах энэ мэтчлэн одоо арга хэмжээнүүдийг авах нь нэн зүйтэй. Гэхдээ үүнийг зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд бус улсын хэмжээнд бас орон нутгийн өмчөд үйлдвэрийн газрууд болоод одоо төрийн өмчөд үйлдвэрийн газар, төрийн өмчөд компаниудад ч гэсэн энэ ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй гэдгийг эдийн засгч мөн онцолж байгаа нь энэ юм а.